Зүйлийн 1.15 дахь заалд улсын их хурл Монгол улсын олон улсын гэрээг соёрхон батлах цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрийн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн энэ заалтыг зөрчиж улсын их хурлын онцгой бүрийн эрхэд халтсан байгаа. Хоёрдугаар засгийн газар Монгол улсын засгийн газрын хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн засгийн газар олон улсын гэрээг цуцлах тухай саналаа улсын их хурлд өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалтыг бас зөрчсөн байгаа. 3 дугаарт төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1 дахь заалд улсын их хурл бүх ард түмний төлөөлөн өмчлөгч нь байна гэсэн компани тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-ын 6 дахь хэсэгт төрийн өмчт компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж их хурл байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигтэн засгийн газар байж болно гэж заасныг үндэслэн дээр дутсан үйлдвэрүүдийн хувьцааны 49%-ийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төрийн өмчлөгчийн хувьд их хурл шийдвэрлэхээр байсныг зөрчиж засгийн газраас шийдвэрлсэн гэж үзсэн. Дөрөвт Эрдэнэт үйлдвэр бол Монгол улсын засгийн газар болон Оросын улсын засгийн газрын хоорондын байгуулсан хэлэлцээрт хэлэлцэн тохирох талууд хэлэлцээрийн 17 дугаар зүйл заасны дагуу аль нэг тал нь өөрийн хөрөнгөд хувь хөрөнгөө зохиц журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирох талтайгаа зөвшөлдснөөр бусад хуулийн этгээдэд худалдах болно гэсэн. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нэг тал нь нөгөө талдаа худалдан авах давуу эрхтэй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх заалтын дагуу Оросын улбаны засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд зөвшөлтсөл явагдах ёстой. Гэтэл Монгол улсын засгийн газар Ростех улсын үйлдвэрийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцэн хэлэлцээрийн холбогдох заалттай бас зөрчсөн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол их хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээг зөрчсөн гэж үзэж байгаа. Эдгээр үйл заалтуудыг зөрчиж засгийн газрын 330 дугаар гэх тогтоол гарч Эрдэнэтийн 49% Монгол цэс корпорацууд хилцсэн байна. Түүнчлэн засгийн газрын хуулийн 29 дугаар зүйл заасан журмын дагуу дээрх асуудлыг засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээгүй бөгөөд энэ нь засгийн газар өөрийнхөө хуралдааны дэг бусад зүйлийг хуулиар олгоцсон эрх хэмжээгээ бас хэтрүүлэн хэрэгжилсэн гэсэн дүгнэлтийг бид гаргасан. 6-ад нь тодорхой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмлын ордод хамааруулах тухай их хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтад Монгол улс Оросын улбаны улсын засгийн газрын хоорондын хэлэлцээр ашиглаж байгаа Эрдэнэтийн цэс мөлбөдийн ордыг одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр нь хадгалах нь зүйтэй гэсэн үздсэн заалт хүчин төгөлдөр байхад засгийн газар түүнийг зөрчиж бас шийдвэрлсэн. Ийм хууль зөрчсөн үйлдэлүүд гарсан байна.